Metaverse Dynamics. Are you ready? За та бүхэндээ өнөөдөр Grimma Fantasy and Ashik буюу Японоор нь Hata Genso no Grimma гэдэг анимыг ярьж өгөхөөр шийдлээ. Энэ зүгээр нэг адал явдалтай биш, харин бодит амьдралд төхөж очсон фантази ертөнцид амьдрах тухай тэл хөдлөхмөр сайхан түүхтэй аним. Үгүй байдлаар өөр ертөнцид очичихжээ. Энэ ертөнц бол Grimma гэх газар бөгөөд гэхдээ энд амьдрах тийм амар биш. Хин юу хийхээж мэдгүй хэрхэн амьдрахаа сурах хэрэгтэй. Бодит амьдралд төгссөн маш сонирхолтой аним луга шууд орцгоо. Эхний үйл явдалтай олон залуус Grimma гэдэг ертөнцид ирчихсэн байна. Тэд өөрсдөө нэрнээс өөр юу ч санахгүй байлаа. Таны хүнч байхгүй, юу болж байгааг ч ойлгохгүй байв. Тэдэнд Британи гэдэг хачин залуу уулзна. Британи тэдэнд та нар одоо сайн дурын цэргүүд шүү гэж хэлжээ. Тэдэнд жаахан мөнгө өгөөд та нараа амтан агнаа тэдний ивэр саруу зэргийг зарж мөнгө олох хэрэгтэй. Стигвэл өсөөд өхөн шүү гэж хэл. Уудалгүй хоёр гоблин энэ жижигхэн нэг ногоо мангас агнах гэж оролцсон ч маш хэцүү байлаа. Тэдний жинхэнэ тултааны чадвар байхгүй шүү дээ. Харухиро гэхүү бид үнэхээр эднийг ялж чадна гэж юу гэж эргэлзэж айд сандрав. Удалгүй Манато гэдэг хүү гарч ирэн Харухорогийн ер нь бол амрах боломж өгснөө хэлж өглөөний цай уухта дууд ярилцлаа. Мөгөөцөө ба Широ хоол хийж байлаа. Юми хоолны үнэрт баярлаа сууж байв. Манато хэлэхдээ бид нэг гоблины ганцаарнгийн агнвал дээр хоёр бол хэтэрхий олон байна гэж хэлв. Тэд мөн ингэж хэлсэн юм. Эн чинь тоглоом биш. Харахаараа тоглоом гэж юу юм бэ гэж асуухад Манато өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр заримдаа мэдэхгүй үгээ зөндөө хэрэгэлдэг байв. Харахаараа бол хулгайч түүнийг Барбара гэдэг эмэгтэй сургажээ. Тэр хатуу догшин багш байсан ба их царайлаг байсан гэдэг. За ерөнхийдөө бол бүлгийн гишүүдийг танилцуулъя. Мөгөөзөө бол дайчмаар, Ранта бол хар шүний баатар юм. Юмо бол анчин, Широ бол хэлвчин, Манато бол номлогч юм аа. Тэд дахиад гоблинуудын араас явсан ч олон гоблиныг олцоход айгаад буцчихдаг. Тэр мөнгөний өлсөөр байлаа. Харухаараа Манато хоёр хэлцээ сул дурын амьтад байдаг агуу руу орох тухай ярив. Дараа нь тэд ганцаараа явж буй гоблиныг олж давтлан Ранта хитэх чимээ гаргаж гоблиныг ер нь бол анхаарлыг нь татчихдаг. Тулаан маш хэцүү болж Харухаараа мөрөндөө шархтаж гоблин түүнийг боож унгаажээ. Ранта гоблиныг түлхэж могоозны эцсийн цохилтой өгч түүнийг алж устгаж чадна. Бүх гоблинуудыг алснаар гунигтай байсан ч гоблинч бас амьдрахыг хүссэн. Яг тэдний шиг гэтэл гоблин гинэд босоод цухтахыг оролдов. Ранта түүнийг барьж яваа устгана. Ранта уйлсан. Тэрээр гоблиныг алаад жөтгөр дуудаж чаддаг болчихсон юм да. Яг тэ нилийн хүчрэг чөтгөр шүү дээ. Тэгээд дайснуудын ч шууд мэдэрч чаддаг нилээн. Тэгээд заримдаа өөрийгөө ч дэлбэлж чаддаг. Тийм ч төргээ боддоо. Дараа нь бүгд наад жарахыг харж тайвшрав. Ранта шөнө охтыг нууцаар харахаар оролдож байгаад баригдаж бүгд хамт уушлахгүй наа. Ранта л ганцаараа уушлахгүй. Гэхдээ Юми түнд алгадуулсан юм да. Дараа нь өдөр нь ан хийхээр гарсан ч гоблинуудыг мөрнөөс өөр юу ч олсонгүй. Тэд дахин жоохон хоосон энэ удаа тэд дахиад хоосон харж мөнгө өгөхий хിവэрэл байлаа. Харишаа хувцаа угааж байхдаа ганцхан дотоож байгаагаа бодов. Тэр өдөр бүр угаагаад шөнө өмсөхгүй унтдаг байжээ. Харухаараа ичгсэн Ранта шиг болохыг хүсээгүй тул хүндэтгэлтэй хандсан. Харуу өрөөнд Юми богино хувцастайгаа орох гэж байсан. Жагаад Харугийн найз Рантатай уулзаад өнөөдөр охтыг дахиад харчихвээ гэж айгаад хамт байхгүй байх шалтгаанаа бодож олсон байдаг. Дараа өдөр нь бүлэг Дамро гэдэг нэртэй хот руу явна. Энэ гоблинуудын бааз байсан ба тэд гоблин нэг олохоор очисон бөгөөд нэг унтаж байсан гоблиныг олж амархан алж чадна. Энэ ялалтанд тэдний баярлуулж хамгийн их шагналыг авч чадсан юм. Анхны амжилттай босноос хойш тэд ганцаараа явж буй гоблинуудыг агнсаар газрын зураг зурж эхэлнэ. Тэд одоо сайн мөнгө олж шинэ хоол хувцас зэвсэг авч чадсан. Манта хүүгүүдэд шинэ ур чадвар сурахын тулд мөнгө хадгалж хэрэгтэй гэж хэлсэн юм. Охид шинэ хувцас өмсөж байгаадаа баяртай байсан юм. Ямын найз ичгээ бэл өвгүүдийг дахин ярьж эхлэхийг уриалсан юм. Харуу Манта бүх зүйлийг талархан Манта бол тэдний найз удирдагч байсан. Гэхдээ Монтош бас найзуудаа талархаж байв. Тэд байхгүй бол ганцаардмал ертөнцид амьдрах байсан гэдгээ хэлв.
Тэд дахин Дамора хот руу гоблинуудтай тулгар шинэ чадваруудаа ашигласан юм. Ранта чөтгөр дуудах чадвар авсан бөгөөд түүнийг Зодок гэж нэрсэн. Юми Дагныг хэрчиг чадвартай болсон. Харуу ард талаас нь дайрах чадвар сурсан бол Широ сүүдрийн ичид сурсан. Манта эмчлэх ба хамгаалах хоёр үүрэгтэй болсон бол Могузо илүү хүчтэй цохилт хийж чаддаг боллоо. Манато тэд хэрхэн сайжирснаа харж баярлсан. 3 гоблиныг нэг доор нийлж чадсан ба тактикийг сайжруулж дөрвийгч ялж чадна гэж бодсон. Тэр бүх найзын тус бүрийг нь чухал чадварыг нэрлэн Харугийн дуртаагүй Харуу ч өөрийнхөө хэрхэн чухал вэ гэдгийг бодоход хүрсэн. Тэд дараа нь асууна гэж бодсон. Тэгтээ тэр үед юу болохыг мэдэхгүй байсан юм. Уудалгүй тэр гоблинууд бүлэг довтолж нэг нь Харуг сумд шархтлуулсан юм. Манто түүнийг эмчилсэн боловч өөрийгөө эмчлэх хүч нь үлдээгүй байв. Тэд зугтаж чадсан ч Манто дахин шархсан бөгөөд нөхд нь юу хийхээ мэдэхгүй сандралтан гүйлдэн. Мантог лам дээр авчирсан ч лам түүнийг аварч чадахгүй. Лам тайлбархдаа хүний зохицыг заавал шатах ёстой. Эс тэгвээс амьгүй хаан боол болдог юм гэж бүгд уу гашуу тавтаж Мантогийн шарлыг шатааж Харуу түүнийг үнсийг салхинд хийсгэж манайд бүгд эмэг нэлтэй байдалд шилжсэн. Удалгүй Ранта явах тухай хэлгээд Юми уурлаж түүнийг алгатаад уйлсан юм. Дараа нь Харуу Могузо хоёр Рантаг олж уулзаад муудалснаа. Могузо уурлаж хоорондын хэрүүлийг зогсов. Кикава гэдэг өөр хүчрхэг бүлгийн гишүүд ирээд Мантогийн өхөлд харамссан сэтгэлээ илэрхийлж шинэ хүн танилцуулсан юм. Ингээд Мэри хэмээх охин манай багт нэгцсэн. Гэвч тэр хүүтэн ханддаг. Шарах багтай хүмүүсийг эмчилгээ хийдэггүй гэдгээ хэл. Манзалагч бий болсон баг эмх замбар болж агнах гэж байгаа зүйлч амжилтгүй болсон юм. Нэг өдөр тэр Энжи гэдэг нэр хүндтэй хүнийг таарав. Тэр Мантогийн төлөө алтан зоос өгсөн юм. Харуу хүний аваг Ранта уурлсан ч Могузо энэ зүв байсан гэж хэлдэг. Зөвхөн Мэригээс болоогүй өөрсдийнх нь ч хоорондын харилцаа сул болсон байлаа. Тэр Ями Широ хоёр дуучлахгүй бүгд найзууд бүгд холдох хэрэггүй бие бинтэй муу хандах хэрэггүй гэж хэллээ. Бүгд хамтдаа үйлж нэгнээ төврөн тайвширч Широ хөвшүүрт орох гэж байгаад Харуу Юми хоёрыг тэврэлдэж байгаа хараад дандуурч тэдний хос гэж бодно. Буруу ойлголцыг тайлахад Мэритэй илүү илдэг дотн хандах ёстой гэдгээ ярилцсан. Ранта багийн нэг хэсэг болсон Мэрид дотн болохыг хүсэж түүнийг давтан урилуулахын тулд тэд өдөржин хамт байж цагийг өнгөрүүлв. Гэвч охин нэг их ойртохгүй зайгаа бариад байсан бөгөөд бүгднтэй хүүтэн хөндий хатуу ханддаг. Тэд нэгэн бүлэг гоблинтэй тулдахад ба бүгд хичээн тулдаж байхад Мэри нэг их оролцохгүй бүхий суусан чигээрээ бусдыг ажиглаж байв. Ингэсэн хэдий ч гоблинуудыг ясны дараа Мэри тархины гэмтэл нь авсан магазиныг эдгээгээд гар нь баг зэрэг шахацсан Рантог эмчлэхээс татгалзав. Энэ бүхэн өнгөрсний дараа ч тэр бусдад нээлттэй болж өгөхгүй хിവэрээ үлдсэн юм. Бааранд бүгд ярилцаж байхад Мэри ганцаараа суунд тэр тэдний өрхөйг мартсандаа харамсаж яагаад бусдын тусгаар байдалтай байгаад гайхна. Тэгээд түүнийг алдартай Орио бүлгийн шинийхаа гих залуутай ярьж байсныг нь анзаарлаа. Харуу өөрийгөө шинэ удирдагч болсондоо эргэлзэж яачааг өөрхийг хүсэхгүй байгаагаа бодно. Өмнөх удирдагч Мантогийн сүнс түүнтэй ярьж урам өгч би өөрөө дотроо төсөөлөн бодно. Дараагийн өдөр дахин гоблинуудтай тулдах ба Харуу Могозод байгааг анзаарах ба тэр бол Жингийн урд тулдааны нэг хэсэг. Могозо бол хулгайч учраас сүудэрт нуугдаж товтолдог. Гоблинуудыг ясны дараа Мэри алагдсад гоблинуудын төлөө залбирч байгааг анзаарав. Түүний талаар огт мэдэхгүй байснаа ойлгоно. Тулааны дараа Харуу Могозод дуулга авахт нь туслахаар амлана. Юмич туслана гэдэг. Гэтэл генет гоблинууд арч Мэриг шахав руу хамгаалан анх удаа тулдаанд оролцсон хамгаалалт байлаа. Харуу үүнд талархаж хоолнд өрнө. Мэри татгалцсан ч өмнөхөөсөө илүү найрсаг хандан тэд Шинхаа руу очиж Мэригийн талаар илүү ихийг мэдхийг хүснэ. Тэгээд өмнө нь түүний багт байсан Хаяшиг дуудав. Хаяши тэдэнд Мэри анх сайхан сэтгэлтэй бусдыг эмчилж багтаа их тус болдог байсан тухай ярив. Тиймээс баг нь хурдан түшинд хурч дилдэшгүй мэт санагдаж байсан ажээ. Гэвч Сэригийн уурхаг судалж байхдаа савартай авраг том цагаан кобол өхлийн тавилантай таарад тэдэн лүү дайрсан байлээ. 3 гишүүнээ алдсан байна. Мэри тэр үед
шидээ бүгдийг хэрэглээд дууссан тул түүнийг хэн ч авраагүй юм. Үүний дараа тэр Орион элсэн Мэри дурсамжаараасаа болоод хэсэг хугацааны дараа тэндээс явжээ. Тэр цагаас хойш өөр бүлүүдээр явсаар хизээч иймсэглээгүй байв. Шинэ хараа тэдэнд нөхрөө алдсан зовлон ойлгодог хэлж амьд үлдсэн нөхдөд хайрлаж явахыг захив. Тэд гэртээ буцаж ирээд Мэригийн талаар олж мэдснээр эрх зүйлэн түүнд туслах багийн нэгэн адил хандахаар шийдлээ. Гэвч Рента яагаад зөвхөн зовсон гэд бусдад сайн хандах ёстой гэж маргаж өөрийг нь хэн ч анзаарахгүй байгааг гомддог. Харуу түүнийг найз гэж боддгоо хэлж Ранта уушлахгүй наа. Маргааш нь бүгд Мэриг хэрхэн хандахаа бодон ан хийхээр гарна. Харуу Юми хоёр гоблиныг таарласандаа Мантогийн өгсөн өдөр алга болсон хутгийг нь олж харав. Харуу уурлаж дайрах гэж оролцсон ч Юмиг дүүнийг зогсооно. Тэр борооны улмаас гэртээ буцахаар шийджээ. Харуу Мэрид Мантогийн тухай тэр байнгын удирдагч Бамба эмчлэгч байсан тухай ярьж хожимл үүнийг ойлгосон тухайгаа хэлдэг юм. Бүгд түүнийг найз гэж боддгоо хэлж Мэрэ арай дотн ханддаг болно. Цаашдаа тэд хамтдаа гоблинуудын агнасаар олсон мөнгөөрөө тоног төхөөрөмжөөр сайжруулан зарим нь болов тэдний гоблиныг агнадаг гэж шоолно. Мэрэ айчмаар дотносож тэдэнтэй оройн хоолнд хам суудаг болно. Бүгд дахин шин чадварууд эзэмшиж явдаг. Шахур мангасыг унтуулах шид олсон бол Ранта дайсны автоматар холдох дайрах чадвар болжээ. Магоцо дайсны тур хугацаанд зогсоодог чадвартай болсон бол Юми харуу чадвараа сайжирснаар дайсны товтлогооноос болдог чадвартай болсон. Харуу алхам дуугүй бол заримдаа гэрэл гарч хаана зохихоо заадаг болжээ. Харуу бол тэгээ нэг зааварчилгаа өгдөг болсон бөгөөд заримдаа гэрэл гарч хаана будахыг нь зааварчилдаг болсон байдаг. Харуу шөнө Мантад ярьж байгаа мэд дотроо төсөөлөн бодно. Одоогор бүлэг аяг бахархалтайгаар түүнд харуулахыг хүсдэг. Дараа нь өдөр нь тэр гоблинуудыг орогнож байгаа байрлал товтолж шинэ чадвараа ашиглах илүү зохион байгуулалттай хүчрхэг тулдна. Гэсэн ч гоблинуудыг хүний шид техникийг мэддэг учраас бүх учир хүн төрсөлдөгч нар байв. Юми шархацсан Мэритэй даруйд нэмжлэн Магоц юм шархтад Мэри түүнийг ч бас нэмжлэн эцэст нь ялалт байгуулсан ч нэг гоблин цогтдаг түүнийг мөшгөнө. Гоблин нуугдаж байгаад Мэригийн ном сумаар шархтуулв. Тэр бас өмнө Мантог шархтуулж байсан шигээ шархтуулжээ. Бүгд маш их сочрлолтон шинэ найзыгаа хамгаалахын тулд тэмцэж эхлэв. Харваач гоблин дээврээс зогтож хараа түүний араас нь хөө. Тэр ном сумчинг таниу энэ түүний хутгийг авсан нэгэн байв. Тэд тулдаж дугнсан боловч тэд дээврээр харуу унгах гэж оролдов. Гэтэл Юми унсан хутгийг харуу руу шидэж өгч гоблины амийг хороож чаддаг. Тулааны дараа бүгд Мантогийн буушинд очиж Мэритэй хамт очно. Аз болоход тэр амьд үлдсэн юм. Харуу Мантог илүү сайн таних байсан гэж бодон гуниглан зогсноо. Тэд ан хийж амжилт олсон тулд одоо жинхэнэ тулгаанч болсон гэсэн тэмдэг энэ сигнал авсан байв. Тэд Манто зориулж нэг тэмдэг нэмж авчээ. Бууцах цамд Харуу Мэригээс би энэ ямар байгааг асуухад Мэри өөрийгөө шидэт хүчээр амжилсан гэв. Тэр ярилцаж шидэт хүч биеийн шархыг эдгэж болох сэтгэлийн шархыг эдгэж чадахгүй гэж хэлжээ. Ингэснээр тэд илүү ойртож Мэригийн сэтгэл санаа илүү дээрдэх болсон юм. Хүнд хөдөлмөрийн дараа баг амрах өдөртэй болов Харуу хот дундуур зугаалж Мэритэй кофе ууж уулзав. Тэд хамтдаа өдрийг өнгөрөв. Бусд нь өөрсдийнхөө амарсан байлаа. Оройн тэд баарнд цугларч Кикавата уулзав. Кикава тэдэнд Даморо хотод хүчтэй гоблинууд гарч ирсэн тухай хэлв. Энэ бол тэдэнд байнгын ан хийдэг газар билээ. Тэд шинэ газар хайхаар шийдэж Харуу тэдэнд Ирена уурхагийн тухай хэлв. Энэ газар бол илүү хүчтэй амьтад байсан ч илүү их мөнгө олдох газар гэж хэлв. Бүгд баярлаж байсан ч аюултай мангаст байдаг дээд спотыг тойрохоор шийднэ. Гэхдээ энэ газар бол Мэригийн хуучин найзуудын амьд үргэлжсэн газар байв. Мэри Барнас гарч гуниглсан бөгөөд Харуу түүнийг дагаж очиод мэдрэмжийг нь анзаарагүйдээ уушлахгүй. Мэри сэтгэлийн шархаад давхын тулд шинэ найзуудтайгаа хамт байхыг хүсдэгэ. Тэд уул уурхад очихоос өмнө сайн бэлдэж эхлэв. Харуугийн багш болох Барбара дээр очив шинэ чадвар сурахаар болов. Сургуулалтын үеэр тэр дайснуудын сул талыг гэрэлтдэг талаараа асуухад багш нь бол туршлагатай хулгайч бүрт байдаг л хүч гэж тайлбарлав. Уурхад орсны дараа Копол гэх амьтантай тултна. Харуу болон Юми шинэ чадвараа ашиглан ялж Ранта айц төрүүлдэг шидийг ашигласан үр дүн муутай л байв. Бусд нь туслах гэтэл тэр тусламж авахгүйгээр ганцаараа ялжээ. Мэри
ялагдсан дайснуудаа тайвшруулах залбирал хийж дараа насанд нь өдөж өгд юм. Уул уурхад олон давхар байдгийг тайлбарлав. Доош явах тусам хүчтэй дайснууд гарч ирэхийг хэлв. Дараа нь тэд 2 дугаар давхар руу явж унтаж байсан кобальтуудыг олсон ч харуу тэдний рүү товтлоогүй, харин дээд спот тэднийг нэгсэн ажиглаж байв. Тулаанууд үргэлжлэн бүгд чадвар нь сайжирсаар ялав. Гэхдээ Мэри хэлэхдээ 3 дахь давхраас хойш аюултай учир тэнд байгаа кобальтуудын зэвсгийг ашиглая. Тиймээс тэд түр буцгаар шийднэ. Оройн харуу багийн гишүүд Рантатай ойлголцож гэж оролцсон ч зөрчил үүснэ маргалтна. Рата хинт ч таалагдах гэж хичээдэггүй. Багийн үүргийг биелүүлж байх хангалттай гэж боддгоо хэлв. Маргааш нь тэд дахин уурхайд очиж Ранта боломжгүй байснаар харуу бараг шархтах шахав. Дараа нь тэд 4-р давхарт хүрэв. Тэнд амтан байж Ранта самсргүйгээр дөхөө өгснөөр дайснуудыг мэдчихнэ. Мэри тэдний 5 дугаар давхар руу буухыг зөвлөв. Дээд спот гарч ирэхэд Мэри маш их сандран харуугийн тусламжтайгаа ухаан орж багийн удирдаж 5 дугаар давхарт хүрэв. Энэ газар түүний хуучин нөхөд амиа алдсан газар байв. Тэр газар буцаж гарах арга байхгүй байсан тул амардаг газар нь очиж хүлээхээр болов. Тэр газар бол кобальтуудын бараг ирдэггүй тулд Мэригийн 3 найзын зохицсон олджээ. Дээд спот захирагддаг болсон байв. Мэри хараалыг тайлан онцгой шид мэддэг учраас энэ мөчөд ирнэ гэдгийг мэдэж товтлогооны өмнө төрүүлж явахыг хүссэн юм. Бусд нь харуугийн тушаалыг хүлээн зогсож байлаа. Харуу тушаал өгсөн ч олон чадвар эзэмшсэн байсан ч тэд 3 хараагдсан зарцтай тулдаад дээсэмгүй. Эдгээр дайсан маш хүчтэй бөгөөд эртний хүчрэг чадвар ашигладаг байв. Гэнэт нэг дайсан галаар хан босон Мэрийг дундуур нь алхаж орлоо. Харуу санаа зовж араасан дагуу Мэри хараалыг тайлж чадсан ба ид чидийг арилгахын өмнө хуучин найзынхаа царайг нэг хором харж амжсан юм. Тэр найз нь дараа нь тоос болон сарнижээ. Ранта харуу 2 тусламжтайгаар Мэри өөр нэгэн хуучин багийн гишүүнийхээ аварч чадсан юм. Хэдийгээр тэд сайн зохицож ажиллаж байсан ч Ранта дахин маргалдаж харуу бол манто биш гэж хэлв. Бүх бүлэг нийлж сүүлчийн хараагдсан найзыгаа ялж чадлаа. Мэри хуучин найзынхаа үнсийг тэврээд бүгдэнд нь тусалсанд талархал илэрхийлв. Бүлэг илүү хүчтэй болох шаардлагатайгаа ойлгож эхлэв. Гэтэл гинэт өвхлийн сэв бэдэд спот хэмээх мангас ханыг мөргөн орж ирэн бүгдийг гайхширлав. Тэд зугтах гэж оролцсон ч өвхлийн сэв бусад кобалуудаас дуудан тэднийг хөөж эхлэв. Бүлэг 4-р түвшин рүү гүйлээ. Гэвч өвхлийн сэв тэднийг бөгөөж ирээд шалны хэсгээ эвдэлж харуу бараг унах шахав. Рантаг аварна. Тэд дахин зугтахын оролцсон ч өвхлийн сэв буюу дээд спот давталж Рантаг шархтажээ. Тэр харууг өөрийнхөө орхиод явахыг, өөрийгөө аврахыг нь хэлж харуу бол удирдагч үдэ гэв. Харуу аргагүйдээ буцалтайгаа хамт явлаа. Тэд санаа зовниж байсан ч харуугийн дараагийн тушаалыг хүлээ. Харуу Мэри тандаж Рантаг аврахын тулд 5 дугаар түвшин рүү явж очихыг асуулаа. Мэри 3 дугаар түвшин рүү буувал очиж чадна гэж хэлээ. Бүгд төлөвлөгөөгөө даган хөдлөлөө. Тэр үед Ранта амьд үлдэхийн тулд тэмцэж байлаа. Тэр нэгэн ферм рүү зугтаж амьтан дунд нуугдсан Зодок нэртэй чөтгөрийг дуудсан ч тус болсон гэв. Бүлэг түүнийг аврахаар замд гарсан байв. Ранта тийм ганцаардаж байгааг төсөөлөн тэр нь дургүй байсан ч юмыг хүртэл уйлж байлаа. Хожим нь фермд нэгэн кобол Рантаг олж Ранта түүнийг ялв. Гэвч чимээ шууган илүү олон мангасыг татсан юм. Аз болоход бүлэг яг тэр үед хүрлцэн ирсэн байлаа. Ранта өөрөө амьд үлдсэндээ гайхаж Ранта жижиг байшин нуугдаж Зодокийг инээж байв. Гэтэл дээд спот дахин ирж бүхнийг сүтгэж дайрав. Ранта шархсан мангасаас сухтав. Бүлэг нийлэн түүнийг аврахаар тулцсан. Мэри Рантаг эмчил Ранта найзуудтайгаа дахин уулзсандаа баяртай байв. Юми түүний нүдэндээ нулимстэй харсан ч бардам Ранта уурлав. Бүлэг гарцлуу чиглэж алхав. Харуу өөрийгөө сайн удирдагч хүмүүстэй талаар эргэлзэн учир нь тэр манто биш шүү дээ. Мэри шидийн хүч бараг дуусаж эхлэв. Харуу бүгд ядарсныг харж илүү мангас дуудах боломжгүй бололтой тулд боломжтой хөдөлцгөө гэж ойрлов. Гэтэл гинэт дээд спот дахин гарч ирэв. Бүгд ядарсан байсан бөгөөд харуу хэн нэгэн үлдэх ёстойг ойлгов. Тэр чадвараа ашиглав. Дээд спот руу дайрч хамтдаа унжээ. Мэри түүнийг дагах гэж оролцсон ч Ранта түүнийг зогсов. Унсны дараа харуу бүлгээ явж байгааг харжээ. Ранта түүнд бүү шантар хэмээн хашгирав. Шархацсан харуу тэмцэхээр шийджээ. Тэр дээд спотыг хар зогсоход гинэт гэрэл
гарч ирж түүний чиглэлөө бүх зүйл удааш ирсэн мэд болж тэр гэрэлд итгэж үхлийн сэвийн дээд спотын нүд рүү зөксөн бөгөөд мангас үхсэн ч харуу ухаан алдсан юм. Сэрхэд Мэри хажууд нь сууж ая дуу дуулж байх юм. Харуу диваажинд очсон гэж өөрийгөө бодоход Мэри инэв. Тэр бүгд зүгээр үхлийн дээд спотыг устгасных нь шагналд их мөнгө авсан гэдгээ бүгд хэлв. Баяр тэмдэглэсний дараа бүгд маш ад жаргалтай баяртай болов. Учир нь дээд спотыг ялчглаа шүү дээ. Бүгдээрээ баяр тэмдэглэсний дараа харуу Монтогийн бушинд очиж түүнтэй ярив. Өдөр зөгч болсон гэдгээ хэлж түүнд өнгөрсөн амьдралд дурсамж байхгүй ч найзуудтай хамт байсан дурсамж түүнд хангалттай гэдгээ хэлв. Тэгээд энэ бол миний шинэ атал явдал, шинэ амьдрал гэж хэлснээр аним маань дуусна. За тэгээд та бүхэндээ зөвлөд тус анимыг яриад өглөө. Тэгээд таалагдсан бол дардаг юмдаа дараа намайг дэмжээрэй.